За юу яач. Энэ нөөтийн тухай хууль одоо өвчин төгөлдөр болсноор яг энэ нөөтөөс олох орлого маань юу хэдэн төгрөгөөр нэмэгдэх гэдгийг л яг хэлээд өгч 26 27. За нэг номер. Цангийн дэлгүүр нэмж хариулъя. За яг өргөн барьсан хуулийн хүрээнд бол энэ иргэдийн буцаа олголтыг үе шаттаар нэмэгдүүлж байгаа. За энэ хүрээнд бол нөөтийн орлого бол төсөвт хасах нөлөөтэй. Бид нар буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа учраас 375 орчим тэр өнд өргийн төсвийн орлогыг бууруулна. Нөгөө талдаа бид тодорхой хэмжээнд дотрын албан дээр хууль хүлээхгүйгээр хамрагт нэмэгдүүлэх арга хэмжээг аваад бас 100 орчим тэр өнд өргөөр орлого нэмэгдүүлэх юм бас зорилтыг дотрын байгууллагын түвшинд бол тавьсан байгаа. За татврын нөөтийн хууль иж бүрийн хэрэгжснээрээ бид дунд хугацаанд бол нөөтийн хамрагдлтыг 90 гаруй% хүргэсэн тохиолдолд 70 эдийн засаг бол нөөтийн хамрагдлын түвшингөөр 1.7 их 80 орчим төгрөгийн нэмэлт орлогыг дайчлах олох ийм боломжтой юм зорилт түвшин бол харагдаж байгаа. Бид нар энэ рүүгээ зориод ажиллана. Гэхдээ энэ бол дунд хугацаанд олон шинжилгээний хуулийн залтуудыг цогцоор нь хэрэгжүүлсний үр дүнд гарах асуудал байгаамаа. Баярлалаа.